2026 он гарсан эхний 5 хоногт чарга болон цан унаж байхдаа 240 хүн гэмтэж гэмтэл судлалын үндэсний төвд хөргөгдөжээ. За үүний 60% нь хүүхэд байсан байна. За зориултын бус газар стандарт хангаагүй чаргаар гулгаж халтарч унснаар гар хөл хугарах зам мөн толгой нурууны бүсэд дөргөлт авах зэрэг ноцтойгоор гэмтэх болсныг гэмтэл судлалын үндэсний төв эмчиллээ. Сүүлийн жилүүдэд стандартын шаардлага хангахгүй хуванцар чаргаар гулгаснаас үүдэж хүүхдүүд бэртэж гэмтэх цаашлаад амиа алдах тохиолдол нэмэгдэж байна. Өнгөрсөн онд 12 хүүхэд нас орсон байна. Харин 2026 он гарснаас хойш 140 хүүхэд гэмтэж бэртсэн нь өнгөрсөн оноос 20%-аар нэмэгдсэн үзүүлэлт юм а. Цан чаргатай холбоотой гэмтлүүдийн гол шалтгаан бол зориултын бус газар. Тэгээд одоо зориултын бус нэмгэн нөгөө чарга байдаг тэр чарганаас унж гэмтсэн хүүхдүүд гэмтлийн тохиолдлууд их бүртгэгдээд байгаа. Тэгээд чарганаас унж гэмтсэн хүүхдүүд болон хүмүүсийн голцоо тохиолдлууд бол хэвлийн гэмтлүүд болон бүсгийн нуруу үе мөчтийн гэмтлүүд маш их үүсэж байна. Зориултын бус газар гулгаснаас болоод гулгаж ирээ ирчэндээ одоо хашаа хаалгах юм уу машин юм уу мөргөхснөөс болоод хөл гарны хугарал хавсарсан хүнд гэмтлүүд бас үүсэж байна. 5 жилийн өмнөөс хуванцар чарганд стандартын шаардлага тогтоож импорт нийлүүлэлтэнд хязгаарлалт тавина гэж яригдж байсан ч өнөө хүртэл биелэлээ олоогүй байгаамаа. Тиймдээ ч хотын захаас баруун зүүн тийш жаахан явхад л өнгийн хуванцар чаргануудыг игнүүлэн урж 40-120 мянган төгрөгөөр зарж байна. Улмаар эцэг эхчүүд түүнийг худалдан авч хүүхдүүдээ агаар салхинд гаргаж гулгуулснаар бэртэж гэмтсээр байгаамаа. Иймээс эцэг эхчүүд өөрсдөө хүүхдтэй хяналт тавих шаардлагатай байна.